2020 оны 1 сарын 11-нд болох сар хэртэлд, Мэлхийн ордонд болох сар хэртэлд маань Монгол улсад 1 цагаас шөнийн 3 цагийн хооронд хэртэлт маань харагдах нь байна. Тийм болохоор хэртэлтийг харъя гэж байгаа хүмүүс маань энэ үеэр хэртэлтийг харах боломжтой. Мэлхийн ордонд болж байгаа хэртэлт маань 20% налуутай болж байгаа учраас маш их өөрчлөлтийг авчрах нь байна. Мэдээж Матрын ордонд бархас байд ирчихсэн, дээрээс нь үлийн өөрийн хариуцдаг нөөд маань байрлаж байгаа учраас ямарваа нэг сайн үйл хийсэн бол энэ үеэр тэр сайн үйлээ хураан авах боломжтой байгаа учраас зарим хүмүүс маань энэ үеэр магадгүй маш эерэг үйл явдлуудыг өөртөө татах бүрэн боломжтой байгаа учраас танд сануулхад магадгүй маш сайн зүйлийг хизээ нэгэн цагт та хийсэн байвал энэ үр дүн маань гинт гарч ирж өнгөрсөн амьдралаас юм уу энэ насандаа хүртэл хийсэн ямар нэг зүйлс эргэж тань руу хэд дахин нугарч ирэх гайхалтай бас үе байгаа учраас гинтийн сайхан зүйлсд бэлэн байх хэрэгтэй үе байна. Тэгэхээр таны хувьд энэ үйл явдал одоо ч мэдэгдэж болно. Зарим хэртэлт маань хэдэн хоногийн өмнө, зарим маань 2-3 сарын дараа хүртэл мэдэгдэх боломжтой. Гол нь Мэлхийн ордонд таны ямар гариг эрхсэж чинь байршиж байна. Мэлхийн ордныхон бол маш их мэдэрж байгаа бах. Мэдээж Матрын ордон эсрэг талд нь нар байршиж байхад энэ хүү хэртэлт маань болж байгаа учраас Матрын ордныхон маань бас маш их нөлөөлж байгаа. Ялангуяа энэ 1 сард болж байгаа хэртэлт, сар хэртэлт маань маш тавгүй бидний хувьд маш тавгүй байх, сэтгэл санаа тогтворгүй болох, өөртөө итгэлгүй болох. Зарим маань энэ үеэр жоохон тайван ажил амьдралаа амжуулахгүй бол сэтгэл санаагаар унах, хит стресстэж ямар нэгэн байдлаар гинтийн эрүүл мэндэ хохирох зэрэг үйл явдлуудыг бол татж байгаа учраас болж игэл энэ үеэр биеэ инхрийлж болж игэл тайван байж бясалгадаг хүмүүс маань бясалгах хэрэгтэй. Тайван байх хэрэгтэй үе байгаа учраас болж игэл энэ хэртэлтийг тайван байдлаар өнгөрөөж бясалгадаг хүмүүст нь бясалгах хэрэгтэй. Учир нь энэ хэртэлтийн үеэр маш олон гариг эрхэс Матрын ордонд стелиум буюу 4-5 гариг эрхэс байршиж байна. Энэ үеэр дандаа эдний маань хувь налуунууд дандаа 20 нар сарны байршил маань яг давхцсан 20-20% налуутай байгаагаас гадна санчир дэлхийн ван маань 22% налуутай. Хамгийн хэцүү астрологт хамгийн хэцүү налуу тоон налуунуудыг бол энэхүү байршлуудаар маань хэлдэг. Тэгэхээр энэ үеэр гинтийн олон үйл явдлууд болох боломжтой. Гэхдээ мэдээж сөрөг байдлыг бид нэр татахгүй тулд далайн ван бол маш эерэг аспект үүсгэж байгаа. Далайн вангийн тэр нэг юм бусдаас өөрийгөө чөлөөсөн, далд ухамсарлуугаа илүү хандсан олон хүний асуудал руу өөрөө оролцохгүй байх, өөрийгөө чөлөөлж зөвхөн өөртөөгөө байж тайван орчинд сайхан хөгжим сонсдог юм уу? Эсвэл янз бүрийн конфликт асуудлууд болох юм бол та энэ үеэр бясалгалаа хийгээ суух, ганцаараа байх, өөртөөгөө цагийг зарцуулах боломжийг далайн вангийн эерэг аспект өгж байгаа. Ерөнхийдөө бол Мэлхийн орд бол Америк улсыг бас тодорхойлдог. Мэдээж хүний чарт нь 3 орд байдагтай адилхан Америк улсад бол нарны ордыг бол Мэлхий гэж үздэг. Тэгэхээр Мандалт орд нь бол ном байдаг боловч Мэлхийн орд бол Америк улсын гол нарны орд гэж явдаг ба бидний мэдж байгаагаар сүүлийн хэд хоногийн турш Америк улс бол дайн зарлах олон үйл явдлуудыг хийж байгаа. Яагаад гэвэл энэ хэртэлт
маш их Америк улсад нөлөөлж байгаа гэж бодож байна. За ямартаа ч одоо улс төр ярих сонирхол ерөөсөө байхгүй. Улс төрийн чиглэлээр бас янз бүрийн одоо гариг иргэсийн байршлаар улс төрийн улс орны чартыг уншдаг астрологч зөндөө байгаа. За тэгвэл миний гол зорилго бол илүү одоо хүмүүс энэ үеэр илүү өөртөөгөө байж, тайван байж энэ асуудлууд руу тайван хандах талаар илүү одоо хувь хүн тал руу илүү харахыг үзэж байгаа, чухалчилж үзэж байгаа учраас болж игэл одоо энэ хувь налуутай энэ дегритэй байгаа энэ хэцүү хүнд налуу дегринүүдийг маш сайн ойлгож дор бүрнээ өөрсдөө хичээж би физиологоо одоо анхаарч бодол санаагаа маш тайван байлгах хэрэгтэй гэж үзэж байна. За ер нь бол энэ хэртэлт өнгөрсөн 2018 оноос хойш болсон. Гэхдээ энэ 2020 оны 1 сард болж байгаа мэлхийн ордны хэртэлт бол одоо маш хүчтэй хэртэлт болж байгаа. За дээрээс нь Тэнгэрийн маан маань ухарч байгаад энэ сард бол одоо урагшлах хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр Тэнгэрийн маантай холбоотой зөндөө олон асуудлууд бол хойш нь татагдчихсан бол энэ үеэр эргэж одоо урагшлах хөдөлгөөнөөр идэвхжиж эхэлнэ гэсэн үг. За Тэнгэрийн маань урагшлах хөдөлгөөн 2% налуутай хийгдэнэ. За мэдээж үхрийн ордонд байршиж байгаа. Яг үхрийн ордны налуутай байршиж байна. Тэгэхээр ямар нэг байдлаар харьцангуй эерэг үйл явдлуудыг бидэнд авчрах хандлагатай байгаа. Ангараг гариг маань Нумын ордонд шилжсэн. За ангараг гариг маань сүүлийн одоо сар гарныг бол хилэнцгийн ордонд байршижсэн бол Нумын ордонд ирсэн учраас хүмүүс маш их ихтгэл үнэмшлийнхаа талаар муудалцах, бие биендээ өөрийнхөө үзэл бодлыг тулгах хандлт бол маш их байгаа. За мэдээж бид нар шашны тухай маш их олон зүйлсүүдийг бол өнгөрсөн саруудаас ахуулаа яриад эхэлсэн. За ер нь шашин гэж юу вэ? Шашны талаар хүний тарих толгой яаж угаадгийг, эсвэл энэ зүйл бидэрт хэрэгтэй хэрэггүй. За зарим маань шашин шүтдэггүй хүмүүсийн маань хувьд шашныг эргээ үгүйсгэх. За зарим шашин шүтдэг хүмүүс маань эргээд өөр хүмүүстэй бас ингээд нөгөө шүтдэггүй хүмүүстэйгээ ингэж муудалцсан үүсгэх хандлага маш их байгаа учраас болж игэл өөрийнхөө ихтгэл үнэмшлийг энэ үеэр бас тулахгүй байхыг бол хүсэж байна. Яагаад гэвэл энэ байдал маань эргээд одоо муудалцах, бие биенээсээ одоо философи, итгэл үнэмшил, шашин шүтлгээсээ болоод муудалцах асуудлыг бас өдөөх бүрэн боломжтой байгаа. Ерөнхийдөө бол одоо ингээд маш олон гариг ирэхс матрын ордонд байршиж байхад яг эсрэг талд нь мэлхийн ордонд сар хэртэж байгаа болохоор энэ хоёрын хооронд маш хүнд аспект бие биентэйгээ одоо бие биенийхээ өөдөөс харсан юм хүнд аспект үүсгэсэн байгаа болохоор хүмүүсийн маань хувьд яахаа мэдэхгүй болох зарим нэг зүйл дээр одоо чиг хандлагаа алдах, зам жимээ олохгүй одоо сандрах, мэгдэх, юу болоод байгаа нь одоо ойлгомжгүй болох зэрэг асуудлууд үүсэх боломжтой. За нөгөө талаар нь ингээ хараад үзэхэд астрологт мэлхийн орд бол ихэвчлэн одоо сараар удирдуулдаг сар одоо ээжийн одоо хайр, ээжийн халамж, ээжийн анхаарлыг одоо биднээс шаарддаг. За матрын орд бол жишээлбэл эцгийн одоо илүү их хариуцлага, эцгийн хэлсэн үг зэргийг бол хариуцдаг. Тэгэхээр бидний хувьд ер нь хүүхэд байхасаа яг юунд итгэж үнэмшиж, юуг сонсож ирсэн бэ? За бидний эцэг ихтэй холбоотой ямар асуудлууд бас бидэнд одоо илүү анзаарэгдэж одоо мэдгдэх нь байна гэх мэтчлэн. За дээрэс нь энэ одоо бараг л бүтэн жил ярьж байгаа энэ гариг ирхэсийн матрын ордонд байршиж байгаа олон гариг ирэхс бол түүхэнд маш хэдэн мянган жилийн өмнө болж исэн одоо гариг ирэхсийн байршил байж байгаа учраас за матрын орд бол бидний амьдралын хамгийн одоо хүнд хэцүү зүйлсүүдийг хариуцдаг. За улс төрч гэсэндээ энэ матрын ордноор одоо хариуцуулдаг байх нь байна. Улс төр байна. За дээрэс нь урт удаан богширч ирсэн альва зүйлсүүдийг энэ матрын орд хариуцдаг. Дээрэс нь олон янзын одоо
шийдэгдэхгүй байсан олон мянган асуудлууд одоо энэ олон гариг иргэсийн байршлаар хөндөгдөж байгаа учраас хүмүүс үеим самуурч гайхах сэтгэл зүй талаасаа ямар ч балансгүй болох хандлагыг өгж байгаа. Тийм болохоор болж өгвөл та одоо илүү өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгөж өөрийгөө яаж хайрлж инхрийлж дотоод сэтгэлээ олж мэдэрч чадах вэ гэдэг рүү илүү анхаарах хэрэгтэй. За тэр анхаарал боломж бололцоог илүү мэлхийн ордны одоо байршлаас авах хэрэгтэй. Түүнээс биш одоо материйн ордны одоо байршлд байгаа олон гариг иргэсийн одоо байршлыг харах юм бол зарим хүмүүс маань эрх мэдлээ ашиглан одоо өөрийгөө довойл дүвийлгэх за энэгүй эрх мэдлээр дамжуулан хүчийг одоо авах маш их одоо хүсэлт автж байгаа бол за энэхүү байдал дээр мань одоо иймэрхүү байдлыг илүү их явуулж өөрийнхөө одоо энэ илүү альва зүйл дээр нэг тийм хүнд хэцүү хандлагаар хандхаас илүү яг өөрийгөө нээж дотоод сэтгэлийнхаа дуу хоолойг сонсож өөрийгөө хайрлах маш үр дүнтэй сар байгаа. За дээрэс нь хэртэлт маань одоо маш олон үйл явдлуудад татж байгаа болохоор хоньны ордонд жишээлбэл энэхүү хэртэлт маань яаж нөлөөлж ийнэ вэ гэхээр за хоньны ордны хувьд энэ хэртэлт яг таны гэр бүлийн одоо харилцаа, гэр бүлийн орчин тойронд одоо явагдаж байгаа. За тэгэхээр таны хувьд ялангуяа хоньны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд гэр одоо амьдарч байгаа орон байр болон орон байраа одоо яаж өөрчлөх үү гэдэг дээр маш их одоо дур хүсэл болон сэтгэл зүрх чинь илүү их тийш одоо анхаарч хандагдсан. За зарим хоньны ордны мандалттай болон хоньны ордныхан маань эцэг эхтэйгээ холбоотой амарваа нэг асуудлуудыг мэдрэх боломжтой байна. Тийм болохоор эцэг эхтэйгээ илүү их цагийг өнгөрөөх хэрэгтэй. Ээжтэйгээ илүү их одоо уулзаж цаг хугацааг одоо хамтдаа энэ үеэр өнгөрөх хэрэгтэй. Таны хувьд одоо ээж автайгаа холбоотой олон зүйлсүүдийг энэ үеэр шийдэж эцэг эхтэйгээ холбоотой байх юм бол илүү үр дүнтэй байж тэндээс илүү их одоо аз жаргал баяр ёслол мэдрэх боломжтой байх байна. За тэгээд ер нь бол карьер дээр чинь айгүй их өөрчлөлт орсон байгаа. Маш их гариг ирэхс карьерийг чинь байршилтаар ирсэн байгаа болохоор таны хувьд зарим нэг хоньнууд маань яг одоо энэ хэртэлтийн үеэр одоо арга барилаа өөрчлөх за зарим маань удаан хийжсэн зүйлсээс гавьяа шагнал хүртэх зэрэг үйл явдлуудыг бол татж байна. Зарим маань энэ үеэр албан тушаал дэвшигч бүрэн боломжийг энэ хэртэлт өгж байгаа учраас за карьер дээр маш их анхаарал бол явагдаж байна. Гэхдээ таны яг дотоод сэтгэлийн одоо хүсэл зорилго бол илүү их гэр бүл тал руугаа одоо явж байгаа энэ мэлхийн ордонд болж байгаа хэртэлт маш их тэр тал руу ч одоо нөлөөлж байгаа гэсэн үг. За үхрийн ордны мандалттай болон үхрийн ордныхны маань хувьд за энэ хэртэлт таны хувьд за гадаад оронтой хийсэн гэрээ хэлцээр болон за магадгүй зарим нэг үхрийн ордны мандалттай хүмүүс болон үхрийн ордны маань хувьд янз бүрийн одоо ном сонин биччихсэн, ном сонин эхлүүлсэн, ном бичдэг, сквал паблиш хийдэг тийм төрлийн одоо үхрийн ордныхан байгаа бол энэ үеэр одоо паблиш чинь амжилттай болох, за ном биччихсэн бол ном чинь дуусах, гадаад орн руу одоо зорж сурч мэдчихсэн олон зүйлээ хаяад одоо гадны орныг зорж байгаа бол за энэхүү байдал маань эрчимчих нь байна. За дээрээс нь ангараг гарыг одоо тэнцээ байршиж байгаа учраас олон зүйлсүүд дээр илүү их идэвхжиж олонд харагдах байдал чинь ч гэсэндээ бас маш их эрчимжиж ирж байгаа учраас таны хувьд одоо жишээлбэл одоо сэтгүүлч хүн байлаа гэж бодъё л да. За үхрийн ордны мандалттай болон үхрийн ордныхан маань за эднэрний маань хувьд жишээлбэл өөрийнх нь одоо бичиж нийлсэн зүйлс маань бас бусдад маш их одоо бусдыг маш их сэрэх тийм зүйлс бичиж нийтлэх бас хандлага өндөртэй байна. Тийм болохоор таны хувьд болж игэл одоо сурч мэдэх тал руугаа илүү их анхаарч хандах нь байна. За дээрээс нь хэртэлт таны одоо эсрэг талын одоо байршилт чинь болж байгаа. За дээрээс нь таны хувьд одоо бодол санааны хувьд маш их өөрчлөлтөнд орж байна. Бодол санаа, ойрын аялалд чинь маш их өөрчлөлтөнд орж, зарим нэг ойрын аялал чинь шийдэгдэж, за холын аялал зарим маань гарах зэрэг үйл явдлуудыг энэ хэртэлтээр бол татж байна. Ер нь бол одоо энэ хэртэлт үхрийн ордны мандалттай хүмүүс маань бас одоо харьцангуй эерэг байдлыг үүсгэж байгаа учраас таны хувьд бодол санаанд чинь маш том одоо эргэлт өөрчлөлтийг авчрах
7 хоног бол энэ 7 хоног бол байх нэ. За эхрийн ордныхны маань хувьд за энэ хэртэлт бол эхрийн ордны мандалттай болон эхрийн ордныхны маань хувьд маш их өөрчлөлт. За зарим эхрийн ордны мандалттай болон эхрийн ордныхны маань хувьд бусдаас хараат бус болох санхүүгийн хувьд маш хараат бус болж энэ үеэр санхүүгийн байдал чинь эрс дээшлэх боломжийг өгч байна. Дээрээс нь өөрийгөө ер нь өөрийгөө яаж үнэлж дүгнэх вэ гэдэг дээр чинь одоо маш том хэртэлтийн одоо энэ үйл явц болж байгаа учраас өөрийгөө та үнэлж маш одоо том өөрчлөлтийг өөртөө хийх нь байна. Мэдээж сэтгэл зүйн хувьд болон өөрийн чинь одоо энэ ухамсарын хэмжээнд болон сэтгэл зүй талаас маш олон зүйлсүүдийг та даван гарч ирсэн 2019 он тэгвэл 2020 оны 1 сараас ахуулаад та өөрийнхөө одоо бодол санааг хүртэл маш их өөрчлөлтөнд оруулж байна. За дээрэс нь зарим нэг маань одоо санхүүгийн одоо эрхчлөөнд хүрэх хүртэл боломжийг энэ хэртэлт маань татж байгаа. Тийм болохоор та энэ үеэр санхүүтэй холбоотой олон асуудлуудыг шийдэх боломжийг бас өгж байгаа. Тэгэхээр эхрийнхний маань хувьд одоо маш эерэг үйл явдлуудыг бас энэ хэртэлт маань татж байна. За тэгээд 1 сарын 13 болон 2 сарын 7-ны хүртэл ер нь бол маш таатай үйл явдлууд тань татагдж байгаа. Тэгээд тийм болохоор энэ үеийг ашиглаж одоо санхүүгээ маш их босгох хэрэгтэй байна. За санхүүгийн асуудал чинь асуудалгүй байгаа эхрүүдийн маань хувьд бодол сэтгэхгүй одоо өөрийгөө үнэлэх байдалд чинь хүртэл маш их үнэлэмж өөрчлөлт орох нь байна. За зарим нэг салж байгаа гэр бүлээсээ одоо болж байгаа салалт үүссэн эхрийн ордны мандалттай болон эхний ордныхны маань хувьд энэ маань эргээд маш их таныг хүчтэй болгож эргээд зөвхөн ажил амьдрал санхүү рүүгээ харахад ч том нөлөөнүүдийг үзүүлж байна. За энэ дараа бол одоо мэлхийн орд байгаа. За мэлхийн ордны мандалттай хүмүүс маань за тэр чигээр маш том одоо ялангуяа 20% налуутай мандалтанд байрлаж байгаа хүмүүсийн маань хувьд тэр чигээр том өөрчлөлтийг бол авчирч байна. Таны хувьд таны бодол сэтгэхүй бодол санааны хувьд бол одоо маш том өөрчлөлт орно. За магадгүй та энэ үеэр удаан одоо байсан харьцаануудыг бүгдийг шинжлэх боломжийг өгч байна. За тэгээд магадгүй таны хувьд бусдыг харах байдалд ч маш том өөрчлөлт орно. Бусдыг та юу гэж бодож үнэлж дүгндэг вэ? Энэ бодол төр чинь маш том өөрчлөлт хэртэлт ирснээр таныг бусд хүмүүс хүртэл харахтаа маш өөрөөр харах. Таныг одоо хувь хүн талаас чинь таныг үнэлэх үнэлэмж өөрчлөлтийг чинь бол маш томоор харж байгаа. За энэ үеэр болж өгвөл эрүүл мэндээс анхаарах хэрэгтэй мэлхийн ордны мандалттай хүмүүс бол мэлхийн ордныхны маань хувьд за мандалт бол ялангуяа маш их одоо үйл явдлуудыг татж байна. Тийм болохоор бодол санааны хувьд маш их өөрчлөлт орох хэртэлт байна. За дээрэс нь энэ хэртэлт маань танд маш том одоо хувь тавилангаар учрах хин нэг бас дуудаж байгаа учраас энэ асуудлууд маань бол одоо ойрын 2-3 сарда идэвхтэй байх нь байна. За Арслангийн ордны мандалттай болон Арслангийн ордныхны маань хувьд за энэ хэртэлт таны хувьд далд ухамсарт ч нөлөөлж байгаа. Далд ухамсар дээр чинь хэртэлт ирж байгаа учраас ер нь альваа хандах зүйлс чинь маш их өөрчлөлтөнд орно гэсэн. Яг тэгвэл бид далд ухамсараараа ерөөсөө 190% нь угаасаа амьдрдаг. Далд гэхээр нуугдмал зүйл биш шүү дээ. Таны одоо өгөгдмөл байгалийн одоо зам чанарыг чинь илүү их далд ухамсар харьцдаг. Автоматар та хийдэг зүйлсүүдийг чинь одоо өөрөө ирэхгүй та өдөр тутам хийдэг, ярьдаг, зан аран шин бие авч явдаг байдлуудад чинь хүртэл далд ухамсар маш том хамаарал үзүүлдэг учраас энэ ч хэртэлт болж байгаа болохоор таны хувьд өөрийнхөө одоо өдөр тутам хийдэг яагаад хийгээд байгаагаа ч ойлгохгүй байдаг олон үйлдэлүүд, олон бодол санаа өөрийг чинь одоо хойш нь татж байгаа ямарваа нэг үйлдэлүүдийг олж харснаар маш том өөрчлөлтийг та өөрөөсөө далд ухамсараас одоо эхлүүлж байгаа. Тэгэхээр зарим маань одоо энэ үеэр гадаад орнтой холбоотой асуудлууд маань шийдэгдэн. За магадгүй Арслангийн ордны мандалттай хүмүүс маань харь орныг зорих хүсэлт автах, эсвэл одоо амралт зугаалгаар явах хүсэлт автах зэрэг үйл явдлууд бол энэ хэртэлтэр бол татагдана. За зарим маань одоо гадагшаа явъя гэж бодож исэн бол энэхүү одоо байдал маань нөлөөлж сар тэмцээ битүүрж байгаа учраас таны хувьд ихэвчлэн асуудлууд шийдэгдэж нэг тийшээ цэгцрэх үе
гэж бол харж байна. За тэгээд ер нь бол энэ үеэр сар хэртэж байгаа тэнд учраас Арслангийн ордны мандалттай болон Арслангийн ордныхны маань хувьд унтаж амрахад маш таагүй. За ер нь яаж унтаж амарч яаж ер нь ганцаараа байж өөрөө өөртөө оршиж чадчихвэ гэдэг дээр чинь маш их хэртэлтийн одоо энэ энерги ирснээр энэ байдлаа зэгцэлж өөрийгөө шинжлэх цэвэрлэх боломжийг бас өгч байгаа. За мэдээж эрүүл мэндийн байдалд чинь маш их одоо асуудлууд үүсэж байгаа. Маш олон гариг эрхэс тэнцээрээ суудсан байгаа. Энэ бас хүнд аспектууд, хүнд одоо харилцаанууд гариг эрхэсийн хооронд өгж байгаа учраас энэ үеэр эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсэж эмнэлэг домлоход хэвтэх боломжтой байгаа учраас эрүүл мэндэд маш сайн анхаараарай гэж Арслангийн ордныхонд маань хэлмээр байна. За ер нь ажил төрөл дээр ч гэсэндээ асуудлууд үүсэх хин ер нь ажил төрөл дээр асуудлууд үүсэх чинь ажил төрлийг чи одоо орчин тойрон байнгын одоо хийдэг зүйлс маань ямар үр дүн авчирч байна вэ гэдгийг яг энэ хэртэлтээр олж мэдэх болох нь байна. За охины ордны мандалттай болон охины ордныхны маань хувьд за энэ хэртэлт таны одоо найз нөхдийн байршил болон хүсэл мөрөөдлийн чинь одоо байршилд илүү их нөлөөлөх нь байна. Тэгэхээр та энэ үеэр болж өгвөл таны хувьд найз нөхөд болон одоо олон нийтдээ одоо харилцдаг хэрвээ мэлхийн охины ордын мандалттай хүмүүс байвал болж өгвөл одоо энэ үеэр тэднэртэй илүү их харилцаа холбоогоо сайжруулъя. За дээрээс нь сар тэнцээ битүүрж байгаа учраас найз нөхдийн хувьд одоо маш их өөрчлөлтөнд орох боломжтой. Магадгүй та олон найз нөхдтэй байж байгаа, зарим нэг маань шүүгдэх, зарим нэгний маань одоо амьдралд маш их үйл явдлууд өөрчлөлт орох. За дээрээс нь таны хувьд за охины ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ах болон өөрөөсөө ах зах одоо хамаатан садны хүмүүсийн хувьд амьдралд нь ямар өөрчлөлт орж ийн гэдгийг бас анзаарч үзэх хэрэгтэй. За гариг эрхэс маш их гариг эрхэс таны одоо энэ үр хөвгтэй холбоотой асуудал руу ч илүү анхаарлаж хандуулж байгаа боловч энэ асуудлууд бол одоо харьцангуй эрэг тийшээ шийдэгдэж байгаа болохоор ямарваа нэг үйл явдлууд үр хөвгтүүдийн чинь хувьд амьдралд нь өөрчлөлт бас орж танд бас гайхалтай үр дүнг таны нэг бас нэг хүсэл мөрөөдлөө чинь өөрчлөхөд нөлөөлөх үс хэртэлт энэ үеэр болох нь байна. За жинлүүрийн ордны мандалттай болон жинлүүрийн ордныхны маань хувьд энэ хэртэлт мэдээж карьер болон гэр бүлийнх нь одоо орчин тойронд болж байгаа. За мэдээж зарим нэгэн маань одоо нүүд суух боломжтой бол нүүд суух одоо асуудлаа шийдэх. За зарим маань нүүд суухгүй бол гэр орондоо яаж ер нь эерэг харилцааг үүсгэх үү, яаж гэр орондоо амар тайван амьдрах уу гэдэг дээр олон зүйлсүүдийг өөрчлөх боломжийг энэ хэртэлт өгж байгаа. Тэгэхээр гэр орныхны маань хүрээнд эцэг эхтэй холбоотой асуудлууд олон зүйлсүүд таныг одоо зовоож ирсэн бол зарим нэг жинлүүрийн ордны мандалттай хүмүүс одоо зарим маань маш олон зүйлс дотоод сэтгэлээсээ олж хайх, олж мэдэх, өөрийгөө өөрчлөх хүсэлд автах ба энэ нэргээд одоо таны карьерт маш эерэг үр дүнг авчирч байгаа учраас хэртэлтээр маш их өөрчлөлт таныг бусад харагдах байдал чинь нөлөөлж байгаа гэж бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ үеэр одоо болж өгвөл гэр дотроо одоо харилцаа холбоогоо сайн дээшлүүлэх хэрэгтэй. За ээжтэйгээ харилцаа холбоогоо, аавтайгаа харилцаа холбоогоо маш эерэг болгох хэрэгтэй. Тэдний амьдралд одоо өөрчлөлт орохоор ямар нэг зүйл болж байгаа учраас тэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. За орон байртай холбоотой асуудлууд үүсэж байгаа бол энэ маань одоо эргээд сар тэнцээ сар одоо эсрэг талд нь битүүрж байгаа учраас таны хувьд маш олон зүйлсүүдийг ойлгож харах боломжийг өгж байгаа учраас асуудлууд чинь харьцангуй шийдэгдэх тал руугаа орох нэ. Гэр орондоо ямарваа нэг асуудал битээ үүсгээрээ болж өгвөл муудалцахгүй байх хэрэгтэй байх нь байна. Анхаарлаа илүү энэ үеэр карьер руу хандуул гэж бол зөвлөмөр байна. Жинлүүрийн орд болон жинлүүрийн ордны мандалттай хүмүүс байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд таны хувьд бодол санаанд чинь маш их одоо нөлөөлөх үз. Бодол санаагаа одоо бодол санаанд чинь маш их өөрчлөлт орж за магадгүй бодол санаа чинь маш их өөрийгөө магадгүй шүүмжлэх, өөрийгөө бас буруутгах ийм байдлууд чинь харьцангуй одоо өөрчлөлтөнд орж ийн. За тэгэхээр ямар нэгэн байдлаар таны хувьд бодол сэтгэхүй болон
асуудлуудад ханддаг зүйлс маань маш их өөрчлөлт болно. За ах トゥ амраг садангаа маш их анзаарах хэрэгтэй. Энэ үеэр тэдний амьдралд юу болох нь вэ? Тэднэрт ямарваа нэг хэрэгцээ шаардлага гарах нь вэ? Зэрэг дээр анхаарах хэрэгтэй. За эсрэг талд нь болж байгаа сар хэртэлт мөхийн ордонд болж байгаа ба энэ сар хэртэлт маань таны хувьд гадаад орнд ямарваа нэг асуудлууд үүсэж байгаа бол за энэ рүү илүү анхаарлаа хандуулах нь. За гадаад орондоо хийсэн гэрээ хэлцээр болон гадагшаа явах гэж байгаа бол энэ үеэр тэр боломж чинь илүү бүрдэх боломжтой байна. Мэдээж шашин шүтлэг болон ертөнцийг үзэх үзэлт чинь маш их өөрчлөлтүүд энэ үеэр орох боломжийг энэ хэртэлт өгч байна. За энэний дараа номын ордны мандалттай хүмүүс болон номын ордныхны маань хувьд ангараг гараг таны ордонд ирсэн ба. За ангараг гараг таны ордонд ирсэн байгаа учраас ялангуяа мандалттай хүмүүс маань ганц би одоо мандалттай номын ордныхны маань хувьд маш их эрхтэй нэрийг өөртөө татах, за эрчүүдтэй илүү их одоо уулзах болцох боломжтой ганц биед маань. Гэхдээ маш их юм эрчим хүч би физиологийн хувьд ч гэсэн эрчимжиж байгаа учраас болж өгвөл энэ үеэр одоо тасгал сургуульд хийх, олон ажлыг амжуулах, за бусдаа муудалцахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө одоо үнэлэмжээ мэдээж сайжруулж, өөрийнхөө одоо хувьд яг юу чухал вэ гэдгийг ойлгож мэдсэн байгаа номын ордныхан болон номын ордны мандалттай хүмүүс маань болж өгвөл энэ үеэр за яг энэ хэртэлтийн үеэр болж өгвөл хоол хүнсээ бас харьцангуй өөрчилж, өөр төрлийн хоол хүнс идэж бас энэ үеэр магадгүй та одоо байнгын иддэг нэг зүйлсээ өөрчлөлт үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол таны хувьд одоо санхүүгийн байдал руу ч маш их одоо энерги ирж байгаа. За маш их одоо санхүүгийн боломж бололцоо илүү бүрдэж эхэлж байгаа гэж үзэж байгаа. За бусдын мөнгө санхүү тань руу одоо нууц байдлаар гэрээ хэлцээр хийх, хин нэгний одоо нууцыг мэдэж авах, хин нэг нь танд далдуур туслах гэх үйл явдлуудын хэртэлт маань одоо 20% алуутай болж байгаа хэртэлт маань нөлөөлж байгаа учраас эргээд таны санхүү руу ч маш их өөрчлөлт боломж бололцоог өгөх бүрэн боломжтой байна. За санхүү тал дээр бол одоо маш их боломжийг номын орд бол номын ордны мандалттай хүмүүс маань бол татж байна. За мандалттай хүмүүстэй ялангуяа энэ үеэр хоолой гүрвээ болон одоо тэр энэ цээж хоолой гүрвэх хэсэг дээрээ бас ингээд янз бүрийн өвчлөлт мэдэрч гин үү? Яаж ямар нэгэн байдлаар хоолойны хамааралтай өвчин завиур мэдрэх зэрэг үйл явдлууд болвол одоо хагалгаанд орох шийдвэрийг хүртэл энэ үеэр гаргах бүрэн боломжтой хэртэлт болж байна. За материйн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд за мэдээж материйн ордныхны маань хувьд маш их гариг ирэх хэсэнчээ байршсан байгаа учраас таны хувьд бол одоо маш нэг зарим талаараа маш хэцүү. Энэ энергийг бас ингээ ойлгож мэдэхэд маш хэцүү. Тийм болохоор одоо энэ үеэр болж өгвөл өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Өөрийгөө яг энэ хэртэлтийн үеэр ирж хайх хэрэгтэй. Ер нь би яг ямар хүн бэ гэдгийг ойлгож мэдэх боломжийг та бас олж авах боломжтой яг байна. Тийм болохоор хэртэлт таны эсрэг талын одоо байршилт чинь битүүрч одоо хэртэлт болж байгаа болохоор энэ үеэр болж өгвөл одоо таны хувьд эхнэр нөхрийн чинь амьдралд маш том өөрчлөлт орох боломжтой байна. Ялангуяа материйн ордны мандалттай хүмүүст бол эхнэр нөхөртөө одоо материйн ордны мандалттай хүмүүсийн хувьд бол зарим маань одоо энэ үеэр гэр бүл салах, үл ойлголцол үүсэх, за эрэг талаараа мэдээж сайхан зүйл талаараа ярих юм бол харилцаа холбоон дээр ч маш том өөрчлөлт орно. Эргээд энэ маань та хоёрыг урт удаан хамтдаа амьдрахад ч нөлөөлөхөд маш том өөрчлөлт бол ирж байна. Тэгээд харьцангуй одоо материйн ордны мандалттай болон материйн ордныхны маань хүн бархас байд одоо тэнцээ очсон байгаа. За бууд тэнцээ байж гин. Тийм болохоор муу зүйлхээсээ илүү сайн зүйлсүүд таны амьдралд илүү болох болно. За хэрвээ одоо бус хүмүүсийн талаараа асуудлуудыг таны ардуур урдуур одоо хин нэгэн хүн таныг хорлож ирсэн бол за энэ хэртэлтийн үеэр та мэдэж авах бүрэн боломжтой байна. Тэгэхээр бус хүмүүс таныг яаж харж, бус хүмүүс таныг юу гэж бодож байна гэдгийг бол энэ үеэр мэдэж авах гайхалтай байна. За тэгээд дээрэс нь одоо
эх жилээс одоо даа ялангуяа энэ хэртэлтийн дараа таны хувьд бол одоо маш их өөрчлөлтөнд орох учраас санхүү руугаа илүү их анхаарлаа хандуулах боломж өгөн. За энэ жил бол ерөөсөл дандаа өөртөөгөө л харьцах харилцаанууд одоо маш их үүсэж байгаа. Материйн ордны мандалттай хүмүүсийн маань хувьд. За бомбын ордныхны маань хувьд, бомбын ордны мандалттай хүмүүсийн маань хувьд. За таны хувьд сугар гараг маань таны ордонд нэрсэн байгаа. Тийм болохоор та маш тийм таатай үеүүдийг бол өнгөрөөж байна. Энэ сарын үе, энэ сард хэртэлт болж явах үеэр за хит одоо чихэр чувуу идэх юм уу, ямар нэгэн байдлаар жинчин маш их нэмэгдэх хандлагатай байгаа учраас болж игэл одоо хоолмсан анхаар. За дээрэс нь ер нь бол таны хувьд маш их олон үйл явдлууд одоо бол таны яг одоо далд хумсарч нөлөөлж байгаа. За магадгүй таны хувьд унтаж амархад хүртэл маш хэцүү байх магадлалтай. Нар таны яг далд хумсрын байршилт чинь байршаад за эрүүл мэндийн одоо байдал руу чинь хэртэлт явагдаж байгаа болохоор таны хувьд одоо муу зуршлаа энэ үеэр явуулах. За дээрэс нь юу таныг гимтэж бэртэж байна. Та өөрөө тэр зүйлүүдийг яаж одоо хийж байна. Магадгүй та хоол хүнсээр өөрийгөө хордоож яж болох юм. За магадгүй зарим маань ямар нэг зүйлс донтдог тэрийгэ байнга хэрэглэдгээсээ болоод эрүүл мэндэ охирж иж болох юм л да. Тэгэхээр энэ хорт зуршлаасаа салах бүрэн боломжтой гайхалтай сар байгаа учраас за эрүүл мэнд рүүгээ л их анхаарч хэртэлтээр одоо өдөр тутмын ажил амьдралын байршилт чинь өөрчлөлт оруулахаар таны тэр өөрийгөө байнга илэрхийл одоо өглөө босоод юу идэж уудын өдөр яадгийн орой яад энэ болгон дээр чинь хэртэлт болж байгаа учраас эргээд энэ маань таны одоо сүнслэг төвшөнд нөлөөлөх үз одоо олон зүйлсүүдийг хоош нь татчихсан бол одоо энэгээр дамжуулан муу зуршил, хорт зуршлаасаа одоо холдох бүрэн боломжтой сар байна. Тэгээ нөгөө талаараа далд хумсарч чинь гэсэндээ маш их гинтийн олон мэдээллүүд ирэх. За гадаад оронд одоо ямарваа нэг асуудлууд үүсчихсэн бол энэ гадаад оронтой холбоотой асуудлуудаа нэг тийш шийдэж чадах боломжууд бас бүрдэж байна. Магадгүй та энэ үеэр маш их одоо зүүдлэх, тавгуурхах зэрэг үйл явдлууд бол болох хандлага өндөртэй байна. За загасны ордныхны маань хувьд энэ сард маш эерэг аспект таныг одоо далайн маань таныг үдирдэг далайн маань өгч гинөө. За дээрэс нь таны карьер дээр маш их шинжилэлтэй өөрчлөлт орохоор хэртэлт болох нь байна. Магадгүй таны хувьд энэ хэртэлт маань одоо таны хүсэл зорилго бол илүү үр хөвгтөж холбоотой, үр хөвгт рүүгээ хандсан бас өөрийнхөө бүтээл, өөрийгөө илэрхийлэх яг юу хийх дуртай зүйлсээрээ одоо илүү дамжуулан өөрийнхөө карьер руу хандах хандлагыг бас өгж байгаа. Тийм болохоор та энэ хэртэлтийн үеэр маш их өөрчлөлтөнд орох, өөрийгөө хайрлах, өөрийнхөө бүтээлч байдлаа эргэж харах боломжийг өгч байгаа. Магадгүй энэ үеэр өөрийнхөө хийх дуртай зүйлсүүдийг өөрийнхөө одоо ажил дээр хамруулж хийснээр илүү одоо ашиг үр шимээ хүртэх, илүү бусдад харагдах одоо ажил дээрээ ч гэсэндээ дарга зэрэгтэй одоо харагдах байдал чинь өөрчлөлтөнд орох бүрэн боломжтой сар байна. За далайн маань эерэг аспект үүсгэж байгаа учраас таны хувьд ямар тааж энэ хүнд одоо хэртэлт бол харьцангуй танаас жоохон холуур өнгөрч байна. Таны хувьд бол энэ хэртэлт илүү их одоо эерэг үр дүнг авчрах боломжтой хэртэлтүүд болох нэ.